За сангийн яамд ажиллаж байсан та Эрдэс Монгол компаниг сүүлийн жилүүд тариутсан. За тэгээд Монгол улсын одоо валютын урсгалын 80%-ийг бүрдүүлдэг, оруулж ирдэг энэ компаниг удирж байсан. Өөрөөр хэлбэл одоо Монгол улсын мөнгөн хөрөнгийг одоо зарцуулах, арвижуулах чиглэлийн албан тушаалуудыг хашиж байсан. За одоо та тэрхүү мөнгөн хөрөнгийг хадгалах, зохицуулах чиглэлийн албан тушаалд нэр дэвшиж байна. Тэгээд танд энэ асуудлыг цогцоор нь харах, шийдвэрлэх боломжийг одоо энэ албан тушаал танд олгож байна. Тэгээд энэ их мэдлэг туршлагынхаа хүрээнд би таныг бол одоо Монгол улсын сангийн яамд олон жил ажилласан. Сүүлийн жилүүдэд энэ Монгол улсын энэ хамгийн олон төрийн өмчт компаниудыг удирж ирсэн учраас айл алдлын нэлийн туршлагатай хүн гэж үзэж байгаа. Тэгээд энэ одоо үүргийг бол хангалттай биелүүлж чаднаа гэж итгэж байгаа. Тэгээд таны туршлагаас харахад бол энэ Монгол банк бодлогын арга хэмжээ ямар бодлогын арга хэмжээ авч ажиллавал төгрөгийн чадварыг үнгүүдүүлэхгүй улсын мөнгөн хөрөнгө санхүүгийн өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой гэж та харж байна. За хоёрдугаарт нь бас гадаадын банкыг оруулах хэсэг тал дээр бас та бас их бодолтой ажиллах хэрэгтэй. Одоо энэ дотоодын дэлхийн ертөнцийн нөхцөл байдлууд, тэгээд дотоодын одоо банкуудын бас өсөж боожж байгаа энэ үед бас маш бодолтой. За манайхыг одоо сонирхож байгаа тийм банк бас байна уугүй юу те. Тэгээд энэ дээр бас танд зөвлөмж өгж байгаа. За ингээд тэр түрүүний асуулт байна. Баярлалаа. Нэр дэвшигчийн микрофоныг өгье. Асуултанд хариул. За өсөлтөрж дараагийн асуултанд хариулъя. Тэгэхээр яг нөгөө Төв банкны үндсэн мандат төгрөгийн үнцний тухай ярьж байна. Энэ бол нэг одоо хэмжих үзүүлэлт нь бол яг бид нар бодиттой мэддэг үзүүлэлт нь бол инфляц. За бодиттой цаад одоо яг төгрөгийн үнцний асуудал бол бас тусдаа ингээд яригдчих. Тэгэхээр Төв банкны энэ үндсэн мандатыг бол зөв төсөв мөнгөний бодлогын уялдаагаар л хадгалж чадна. Тэгэхээр бид нар энэ бодлогын алдаанаас үүдэлтэй ингээд хөөсрөөд за энэ өөрөө ингээд буцаагаад нэгсэндээ гал тавиад төмөр тавьчаад араас нь хөөцөлддөг ийм байдалд орчоод байна. Тэгэхээр энээс болоод бид нар төлөөс төлж байна. Төлөөс төлж байгаа юм нь бол бид нар энэ аж ахуйн нэгжүүдэд хүнд байдалд оруулж байна. За Төв банк ч гэсэн өөрөө бол нэлээдгүй хэмжээний алдагдал хүлээсэн ийм чөтгөрийн тойрогт орсон байна. Тийм учраас яг би таны хэлж байгаа энэ засгийн газрын төвшөнд, яамдуудын төвшөнд, сангийн яамны төвшөнд нэлээд ажилласан туршлагаараа энэ дээр бол зөвхөн одоо Төв банк ингээд төмрийн араас хөөцөлдөх биш бүх төвшөндөө хамтарч ажиллаж ээж үр дүн гарнаа. Тэгээ би бас энэ гишүүдийн санал нэг байна. Мэдээж ингээд хоосон хамлаад их богино хугацаанд шийдмэ гэж хэлэхгүй ч гэсэн үйл ажиллагааны хувьд бол төвлөрч ажиллахын хувьд бол би маш богино хугацаанд тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллана. Гэхдээ нөгөө гарах үр дүн бол инерцтэй байдаг. Гарах үр дүнний хувьд ярьж байгаа тэр богино хугацааны үр дүн гэдэг бол 6 сар гэдэг нь одоо тийм учиртай ярьж байгаа зүйлээ гэдэг зүйлийг бас хэлхийг хүсэж байна. Тэгээд энэ гишүүдийн ярьж байгаа цаг богино гоовчс бүгдийн одоо детальны ярихын тулд бол маш нарийн мэдээлэл авч мэс заслын тэр нөгөө наривчилсан тодорхой арга хэмжээнүүдийг авч асуудлыг яг асуудал бүрээр нь авч ярихгүй бол ингээд ерөнхий төсвийн өсөлтийн зарцуулалт, ерөнхий мөнгөний бодлогын хүү гэдэг ингээд яриад байхаар бол энэ бас яг тодорхой бодиттой үр дүнгийн хувьд ерөнхий агуулгаараа үр дүн өгөхөлөвч бас бодиттой үр дүнгийн хувьд бол наривчилж ярих юмнууд нэлээд зөндөө байна. За гадаадын банкны хувьд таны өгж байгаа анхааруулгыг бол би бас зүйтэй асуудал гэж үзэж байгаа. Түрүү ярьсан банкны өрсөлдөөний талаар олон улсын байгууллагуудын зөвлөмж ч гэсэн манайд бол банкны тоо олон байдаг гэдэг боловч за яг үндсэндээ бол нөгөө системийн банк та бусад банкуудын чадвах за энэ системийн банкуудынхаа засаглал үйл ажиллагаа
эрэл тод байдал үр дүн сайжруулах асуудал бол давхар зайлшгүй ихний ээлжинд бид нар хийх ёстой ажил мөн. За гадаадын банкны хувьд бол нөгөө түрүүний бас асуултанд хариулахдаа би хариулсан. За тухайн банкны яг үндсэн манайд орж ирж байгаа зорилгын асуудал. Гэхдээ яг одоогор бодит байдал дээр бол манайд ингээд бодиттой орж ирэх за манай банкудад хөрөнгө оруулах ийм бодиттой санал бас тийм хангалттай биш байна гэсэн ийм ойлголттой байгаа. Зүгээр яг яагаад би нөгөө банкны дотоод мэдээлэл надад байхгүй байгаа учраас яг өнөөдөр хэлж чадахгүй байна. Тэгэхээр энэ таны хэлж байгаа гадаадын банкыг оруулж ирэх дотоодын банкнуудынхаа чадхыг сайжруулах, засаглалыг сайжруулах энэ ажлууд бол хамтдаа хийгдэж, тасралтгүй хийгдэж явах ёстой л гэдэг зүйлийг би хэлье.